Самбайцгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэндшилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ өчийн мэндийг хүргэж энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд төхөөж байгаа хайртай бэр охин Нуржанарда хэмээн хаяглаж хадмуудынхан зүгээс илгээсэн чин сэтгэлийн мэндшилгээг уламжлах гэж байна. Бэрэн дээдэлсэн айлын голомт хизээж бүгдэггүй гэсэн үгээр энэ удаагийн дугаарыг онцолж 3 сайхан хүү төрүүлж удмын минь заяаг тэгшитгэж өгсөн ухаан заяад бэрийг нь бүгдээрээ гинтийн бэлгээр баярлуулцгаая. Мэндчилгээ хүргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид нэгэн шинэхэн дугаараа бэлтгэхээр яг одоо энэ цаг мөчид Нуржанаар ихчдэрээ дахин хүрэлцэн ирээд байна. За юун түрүүнд энэ өдрийн мэнд хүргэе, орой мэнд хүргэе. Баярлалаа. За та бид хоёр дахь уулзж байгаа. Тийм ээ. Эхний удаа бол хайртай охиноос нь аав ээжтэй гэж хамтд нь илгээгээд ээж болсон өдрийн мэнд хүргэж явуулсан. Харин өнөөдөр 3 сарын 12 нь ямар өдөр вэ? Миний төрсөн өдөр. Энэ хорвоод мэндэлсэн өдөр маань. За тэгэхээр ирсэн хэрэг явдал маань мэдээж энэ сайхан бүсгүйгийг нарт энхэн хорвоод мэндэлсэн нандан сайхан өдөр төрсөн өдрийн мэндтэй шууд холбоотой байх нэ. Өргөн дэлгэр Монгол эх орондоо хүмүүн заяаг олж мэндэлж өнөөдрийн энэ сайхан мөчөд мусагаалмын хэмээх өрхөлд өнгө нэмж мэндэлсэн эрхэм охин өр танд төрсөн өдрийн мэнд хүргье. За охиногч гинтийн бэлэг ирсэн. Тэгээд 3 дугаар сар бол ерөөсөл араасаа баяр дагуулсан мөчүүд болж байна. Дэлхийн өнцөг булан бүрдэх исламын шашинтай мусульман зон олон яг энэ цаг мөчид ариун Рамадан сараа тэмдэглэн өнгөрүүлж байгаа. За тэгээд ээж болсон өдөр, өөрөө хорвоод мэндэлсэн өдөр гэд араасаа олон баярт үйл явдлууд дээр ахаад нэг сайхан түүхэн үйл явдлыг гэрчлэхээр дүүн ороод ирсэн байна. Хүүхдүүдээсээ бол гинтийн бэлэг авчихсан. Харин энэ удаагийн гинтийн бэлгийг хинээс гэж бодож байна. Гэр бүлийнхнаас л гэж бодож байна. Дүү хамаатан садгаас гэж л бодож байна. Яг тэр гэсэн хүн бол байхгүй наа. За тэгвэл алдар дихийн одонтой эрхэм сайхан бүсгүй танд ээлжид гинтийн бэлэг ирсэн. Гэхдээ энэ удаа бид танд цэцэг жимс гэхээсээ илүү ээж болсны алдар гавьяаг тань магтандуулж нэгэн сайхан хүндэтгэлтэй шагналыг өргөн барих гэж байгаа маа ихчээ. Ингэхдээ бас сэтгэлийн сайхан үгээ дайгаад явуулсан учраас эхлээд би танд хаяглаж ирсэн нэгэн эрхмүүдийн мэндчилгээг уламжлах гэж байна. Энэ бол нэг хүнээс биш. Нэлээд олон хүнээс ирсэн талархал учраас онцгойлон сайн сонсхон зүйтэй баха гэж бодож байна. Угтах амьдралыг минь тэгшитгэж, удмын минь заяаг түшиж, ухаан тэгш хөвүүдийг төрүүлж уудам дэлгэр Монгол эх орондоо эр цэргийн тоог нэмсэн эрхэм бэрийнхэн алдар гавьяаг энэ цаг мөчид магтан биширч суунаа. 10 сар хевлэдэн тээж ангир уургаан хөхүүлээгүй ч гэсэн хүүтэй минь ханилж суугаа гэргий химэн хүндлэн дээдэлж явдаг юм шүү бид чинь чамайгаа. Бүүэн дүү аялаж ингэртэн тэрж өсгөөгүй бүхий л орчлонд бидэнтэй хамт байхаар бурхнаас заяагдан ирсэн буянтай сайхан бэрмэн юм шүү. Гинэн томоогүй жаахан насандаа гэрээн орхиод ирсэн юм аа. Гэгээлэг амьдралыг мөрөөдөөд гэргий заяандан хөтлөгдөн байж ирсэн эрхэм хайртай бэрмэн годгор биеэ хуаан байж голомт залгах хөвгүүдийг төрүүлсэн орчлон гүйцэх охинтойч болгосон хүслийг нь гүйцэх хүүтэйч болгосон. Харин 3 хүү дараалан төрүүлж манай өрхөөл дархан бэр химээх алдар гавьяаг авч ирснийг тань аав ээжийн хүндэтгэн мэхийн эслэж төрсөн өдрийн баяраар нь ураг удмынхаа заяаг тэгшдэгсэн алдар гавьяаг өндрөөр үнэлж дархан бэр гэсэн шагналаар шагнан урамшуулж байгаа юм байна. Халуун баяр хүргэж танд энэ өндөр хүндтэй шагналыг албан ёсоор уншин танилцуулж гардуулж өгөх гэж байна. Монголын үндэсний дархан бэрийн холбоо дугаар номер 498 2025 он.
Эрхэм хүндэт Мусагалам өвгтэй Нуржанаар таныг Монголын гэр бүлийг алдаршуулах төвийн удирдах зүйлийн 2016 оны 11-р сарын 20-ны 157 дугаар шийдвэрийн дагуу Монголын мянган ээжүүдээс онцгойлон шалгарч удам судрынхаа нэр хүндийг өндрөөс өндөрт өргөснийг тань өндрөөрүүлж Монголын гэр бүлийг алдаршуулах төвийн шагнал Дархан бэр хүндэт тэмдгээр шагнан урамшуулв. Монголын үндэсний Дархан бэрийн холбоо Улаанбаатар хот гэсэн байна. За тэгээд ээж болсон, их болсон алдар говьягт нь магтандуулж энэ шагналыг өв соёл юундан хадмууд нь хүндэтгэлтэйгээр гардуулан өгдөг учиртай таны дэргэд би хувь заяаны төөргөөр учран золгож хоёр дахь ижи аавтан болсон хадмуудыг нь урьж байна. Хадмын босбор ичингөрөн алхаж орсон даруухан харцаа буулгаач гарын үзүр динэж гүйсэн яруухан ичлээ өмөрч тэнгэрт Миний ихчээ төрсөн өдрийн баяр тэгээд бас түүхэн сайхан үйл явдал үргэлжилж байгаа. Хайртай хадмуудаас хүндэтгэлийн дээдийг хүртэж яг одоо энэ цаг мөчид ингэрттэнд гэрэлтсэн сайхан мөчид алтаар үнэлэгдэшгүй энэ сайхан алдар говьягт нь магтандуулж би дэрэгдэн хадмуудаас нь дахин үргэлжлүүлэн дуудмаар байна. Энэ бол төрсөн өдрийн бэлэг тэгээд бас Дархан мэрийн бэлэг болгож яг одоо гоёлыг тань бас гэлэлзүүлэн өргөн барьж байна. Хадмуудаасаа хүндэтгэлийн дээдийг хүртэж байгаа. Одоо өөдөөс нь бас олоола хараад сууж ах шиг байна. Энэ цаг мөчид би таныг бас хадмуудтай хандаж хэлэх үг байгаа болов гэж бодож байна. Сэтгэлээсээ хуваалцъя. За хайртай аав ээж хоёртоо намайг хүндэлж ингэж Дархан бэр тэмдэг олгож өгсөн та нарт бас маш их баярлалаа. Хайртай шүү. Тэгээд та хэдийгээ үргэлж бидний хайжууд эрүүл саруул байж болтугай гэж өрөөё. Мөн дүүнартаа бас бүгдд нь хайртай шүү, баярлалаа гэж хэлье. Гэр бүлийнхэндээ ч гэсэн бүгдд нь сайн сайхан эрүүлийн аж жаргалыг хүсье өрөөё. Ал энд Нуржанар тэти байхсан занажахта апам төвтөж лабодр. Энд казахта керемет сөз бар. Келіні жақсы үйдің керегесі алтын дейді. Алланың бұйрығымен әулетімізге бақ боп қонғаныңыз үшін, ұл туып, қыз туып, молхының ұрпағын көбейткеніңіз үшін біз сізге Алла разы болсын, және де рахметтен басқа айтарымыз жоқ. Шаңырағымызды шаттыққа бөлеп, керегемізді алтыннан құрып беріп отырған келіндердің құрметін, мақтаншын әрқашанда мәртебесін көтеріп отырмыз. Ал енді сыйлық тағы да біткен жоқ. Осы жолғы сыйлықты жалғастырайық деп жатырмыз. Отбасы осы шаңырақтың киесі болған асыл анамызға, ардақты жарыма деп арнаған өзіңіздің отбасыңыздың да сыйлығы бар екен. Ал соны табыс етейік. Дәл қазір жұбайыңыз және балаларыңыздың атынан сыйлық. Тағдырым сынаған кезде, биіктен құлаған кезде, жаныма тыныштық таппай Төрсөн өдөр туйлын их дурсамжтай араас л бэлгүүд хөөрсөн. Тэгээд бэлэг гэхээсээ илүү миний ихчээ хамгийн гоё хүндлэлийг бас хадмуудаас хүртсэн. Энэ цаг мөчтөөр ээдээ ах эгч нар нь орж ирээд л хадмууд нь цөмөөрөө цуглаад хамгийн гоё өдөр байх болов гэж бодож байна. Бэрэн дээдэлсэн айлын голомт хизээж бүхдэггүй юм гэлээ. Бүсгүй заяаг нь дээдэлж байгаа хадмуудад нь баярлалаа. Бас энэ охиныг төрүүлж өсгсөн тэнгэрт байгаа аав тэгээд бас залбиран мөргөн суугаа ижид нэрүүлэнхийг хүсье. Уртнаас удаан жаргалыг хүсье. Сайхан баярлаарай. За баярлалаа. Кыз аттаған келін боп ақ босаға мерейлі бақ босаға қасиетті халқымның дәстүрімен куә болып ғасырлар жаттау сірә қариялар батасын береді екен, бата деген ақ тілеу керек екен.
сүйген